Сайн байцгаана уу? Их удаан болцсонгүй. Хэдийн үйл болжээ. Та бүхэн сайхан үйлдэж гин үү? Өвлийн бэлтгэлээ базаасан уу? Сэтгэл санаа, бие, ажил төрөл ер нь таныг хийсэн бүх зүйл сайхан байгаа болов уу гэж найдаж байна. Өнөөдөр PTSD буюу гэмтлийн дараах стресс гэдэг сэдвээр ярилцгаая. Маш чухал сэдв гэж би боддог. Стрессийг бид тодорхой хэмжээнд мэднэ л дээ. За ямар нэг таагүй үйл явдалд үзүүлдэг хариу автомат үйлдэлч гэдэг юм уу? Кортизол дааврын хэтг ялгарч гэдэг юм уу? Иймэрхүү төвшөндөл ерөнхийдөө их хүмүүс ойлгож байгаа бах. Зөвлөдөө. За гэхдээ илүү ойлгомжтой байдлаар ер нь тайлбарлаж өгье. Тэгээд гэмтлийн дараах стресс гэж бас айхтар зүйл байдаг. Юу харахыг стресс. Түүнтэй харьцуулахгүй их сөрөг нөлөөтэй нэг юм байдаг юм аа. Сүүлийн үед энэ тухай судалгаанууд, онлууд бас сэтгэл заслын арга зүйнүүд маш их дэлгэрсэн. Монгол улсад жоохон хэрхэн оншилж байгааг бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Юутай ч анхаарлаа хандуулаарай. Бид бусад амьдтаас ялгаатай нь бас нэг давуу тал маань юу вэ гэхээр ирээдүйг таамагладаг, төлөвлөдөг юм чадварт 5 жилийн дараа ингэн ч гэдэм үү, 3 жилийн дараа сургуулаа төгсөн, 4 жилийн дараа байртай болно, 3 хүүхэдтэй болно ч гэдэм үү. Янз бүрээр төлөвлөдөг шүү дээ. Төлөвлөж чадж байгаа шүү дээ. За үүний зэрэгцээ бид бас өөрийнхөө хүч чадлыг хэмждэг. Өөрийнхөө хэмжүүрээр л өөртөө нэг A, B, C, D ч гэдэг юм үнэлгээ өгдөг. Өөрийнхөө чадвар бүр дээр. За миний одоо биеийн тамирын чадвар нэг D байлаа гэхэд оюун ухааны чадвар B штэ ч гэдэг юм уу те. Гоо цэглэн талаасаа C ч гэдэг юм уу. Одоо ингээл өөрийнхөө дотоод хэмжүүрээр өөрийгөө хэмжээд амьдэрдэг. Тэгээ хүч чадлаа нэг ясандаа тодорхойлцдог юм бид нар. Та ч гэсэн тодорхойлсон л байгаа. Гарцаа байхгүй. Олон жилээр ч юм уу олон сараар олон өдрийн дараах үйл явдлуудыг ажиллаач гэдэг юм уу төлөвлөлөө. Таамаглалаа төсөөллөө. Төлөвлөгөөний дагуу хийлээ. Үйлдэл хийлээ. Гэтэл төлөвснөөс өөр янз бүрийн саад бэрхшээл тулгарах эсвэл өөр зүйлсүүд тохиолдох үед би тэр шинэ нөхцөл байдлыг өөрийн нөгөө хэмжсэн өөрийнхөө хүч чадлаар даван туулж чадах уу гэдэг асуулт гарч ирдэг. Хэрвээ даван туулж чадхаар бол бага стресст нь маш их хүч зарж даван туулах эсвэл огт өөрийн хүчээр давж чадхааргүй санагдвал хүчтэй стресстэй. За тэгэл түүнээсээ болоод стрессийн дараагийн одоо үе шатууд эхэлдэг. Тэгэл одоо өдөр тутмын стрессүүд маань яваад архаг стресс болно. Тэгэл бид мэддэг. За сэтгэл зүйчид бас хүмүүсийн янз бүрийн сорил өгөөл одоо архаг стресстэй байна. Тэгэл онцлол байгаа л харагддаг. Энэ донд нэг орхигдоод мартагдаад байгаа зүйл бол PTSD буюу гэмтлийн дараах стресс гэдэг онш сүүлийн үед тавигдахгүй эсвэл буруу онцлогдоод байгаа. Дүр зураг нэлээд их харагдах боллоо. Тэгээд энэ подкастыг хэлж байгаамаа. За түрүүн хэллээ стресст энэ процесс маань бол ерөнхийдөө дааврын кортизол дааврын ялгарл хэдий ч нэг байгаагаа шалтгаалдаг нэг юм л үйл явц л да. Таагүй үйл явдалд бид нэр хариу үйлдэл үзүүлээд даавар ялгараад тэр дааврын хэмжээ ямар байх, тогтмол байх уу, өдрүүхэн байх уу. За мөн тэр даавраасаа ангижирч байна уу? Тэр дааврыг өөр бусад даавраар дарангуулж байна уу гэдэг юм. Үүнээсээ болоод бид нэр стрессээсээ ангижирдаг, стрессээ зохицуулдаг иймэрхүү төрлийн лант юм байна.
Гэтэл бид нэр энэ 5 метр хүүгээрээ нийтлэг бус жигшүүртэй зүйлсүүдийг бас аимшигын хар дарам зүйлсүүдийг харах, мэдрэх, үзэх, туулах, хамсах энэ үед сэтгэл санаа гэмтдэг, хүн цохилтонд ордог. Үүний дараа бидэнд маш их хэмжээний кортизол даавар ялгараад цаашид энэ кортизол даавараа зохицуулж чадахгүй, өөр бусад даавраар дарангуйлж чадахгүй 1-10 жил, 2-10 жил магадгүй нэг насан туршдаа амьдрах тохиолдлууд маш их байна. Маш их. За үүний гэмтлийн дараах стресс гэж нэрлэнэ. Одоо бүр сайхан нарийн задлаад тодорхой ярьж өгье. Ер нь бол гэмтлийн дараах стресс ажил мэргэжилтэй холбоотой байх нь ихэнх тохиолдолд байдаг. Нийгмийн дунд одоо зэрэг даажд ялангуяа дайн даажинтай байгаа орны одоо энэ зэргийн албан хаагчид цагдаагийн байгууллага хүнд гэмт хэрэгтээ тэмцдэг цагдаагийнхан тусгай алба гүйцэтгэгчид эмчнэр тэгээд тэр дундаа бол энэ задлан шинжилгээ хийдэг хүнд хагалгаа хийдэг энэ төрлийн эмчнэр дунд гэмтлийн дараах стресс маш их байдаг. Нэг ёсондоо нийтлэг ус жигшүүртэй нүд халтрам амар зүйлсүүдийг хараад тэндээсээ цочирдоод маш хүчтэй ердийн хэмжээнд өдөр тутам ялгардаг кортизолоос 10 дахин заримдаа 100 дахин их кортизолыг нэг дор ялгаруулчихдаг. Тэгээд маш хүчтэй стрессийн байдалд шилжиж гэсэн үг л дээ. Тухайн үйл явдлыг хараад үзээд гэсэн үг шүү дээ. За тэгээд үүний дараачаас эхлээд гэмтлийн дараах стресст ороод кортизол даавар маань буурдаггүй олон жилиг илээдэг. Ердийн стресс буюу архаг стрессүүд юугаараа ялгаатай байдаг гэхээр зэрэг даавар ялгарлаа, хүчтэй ялгарлаа, өглөө стресслээ, орой буурлаа, маргааш стресслээ, нөгөөдөр буурлаа, даавар ялгарлаа, буурлаа. Буюу зүрхний бичлэг шиг дээшээ нэг яваал, доошоо нэг яваал, гинт өгсөөл алгуурхан буугаал нэг иймэрхүү дараалалтай явдаг бол хүчтэй сэтгэл зүйн гэмтлийн дараах буюу саяных шиг зүйлсүүдийг туулж мэдэрсэн хүний даавар нэг хүчтэй маш хүчтэй ялгараа түүнээс хойш бараг л буурдаг сэтгэл засалд явахгүй бол тогтмол өндөр кортизолыг тарих ялгаруулсан хэвээрэл амьдраад байдаг. Тэгэхээр энэ хүмүүс ууртай, цочимтгой, хэвээл бусад хүмүүс зөвхөн өнгөрөөчхөөр тэм жижигхэн сажигхан асуудал дээр ч гэсэн банк стрессчдэг болдог. Үргэлжийн стресстэй байдаг. Тэгээд удаандаа нэг 10 гаруй жил энэ төр иймэрхүү байдалтай сэтгэл зүйн ийм далд гүнзгий стресстэй амьдраад тэрнийхээ дараа галзуурах анхны шинж тэмдгүүд илэрч эхэлж байна. Зөвхөн хүн нас орцсон байхыг ч гэдэм үү, хоолоогоо бомлоод өгсөн байхыг хараад цочирдоол тэгэл 10 хэдэн жил өндөр одоо ийм стрессийн даавар ялгаруулж авч гал 15 жилийн дараа ч юм гинт одоо солиорох иймэрхүү байдууд байдгаа л гэсэн үг. Тэгэхээр түүнийг хараад манай энэ хүн бол юу гэдгийг номын цагаан солиод тусцсан. Ийм вирус савсар бол очоо гинтгийн юм болцсон энэ төр гэл яриад идэв. Үнэндээ бол гэмтлийн дараах стресс байх нь олонтой байдаг гэсэн үг.
За тэгвэл ажил мэргэжлийн хувьд ийм байт юм байгаа. Өөр бусад ажил мэргэжлийн хүмүүс, ер нь нийтлэг хүмүүс гэмтлийн дараах стресст нэрвэгдэхүүг нэрвэгдэнэ. Ямар тохиолдол байдаг вэ? Мэдээж хүчирхийллийн золиос болох бэлгийн хүчирхийлэл тэр дундаа бол маш их гэмтэл өгдөг. Түүний дараа гэмтлийн стрессүүд олон жил үргэлжилдэг. За эмэгтэйчүүдэд бол үр хөндөлттэй холбоотой гэмтлийн дараах стрессүүд байна, үргэлжлэн олон жил үргэлжлэн. Гэхдээ энэ эмчилгээ авдаг зүйл шүү. Сэтгэл засалд өөрөө явдаггүй, хамрагддаггүй. Түүнээсээ гаднаас гэмтлийн дараах стресс гэж уншилж мэдэхгүй сэтгэл зүйчтэй ажиллахаар бас идэхгүй уддаг тал байдаг. За ингээд үр хөндөлтийн дараах иймэрхүү стрессүүд байна. За эмэгтэйчүүдийн бол эмзэг энэ сав суулгуудын эргэнтэй холбоотой янз бүрийн мис ажилбарт орох. За үр хүүхдээ зулбах гэдэг юм уу те. За иймэрхүү байдлын дараа гэмтлийн дараах стресс эмэгтэйчүүд их ордог. Маш их ордог. За эрэгтэйчүүдийн хувьд мэдээж бас хүчирхийллийн золиос болох янз бүрийн дэглэлт, зодуур, зохиур, идэлх. За дээр нь энэ бэлгийн үйл ажиллагааны хямралууд, тухайлбал бэлгийн сулралтай болох нь бол өөртөө итгэх итгэлийг маш их бууруулж түүнийгээ бусдад хуваалцахаас нууж эмчилгээ хийхгүй утснаасаа бол даамжраад тэндээсээ сэтгэл зүйн бас гэмтэл аваад цочирдох. Энэ нь бол мар гэмтлийн дараах стресс болж үргэлжлэх иймэрхүү тохиолдлууд олон байна. Тэгэхээр таамаглаагүй ерөөсөө ийм зүйл тохиолдно гэж бодоогүй зүйлсүүдийг хүчтэйгээр хүлээж авахлаар цочирдоод түүнээсээ бол их өндөр хэмжээний кортизол ялгаруулж байна л гэсэн үг. Маш их хайртай хүмүүсээс уруулт хууралт мэдэх. Тэгээ гинтийн айхтар хагцлууд энэ байдаг те. Түүний дараах бол сэтгэл санааны байдал ямар байдаг вэ? Тэгэл энэ л өөрөө гэмтлийн дараах стресс бий болчлоо л гэсэн үг. За өөрийнхөө амьдралыг туусан үтсэн амсан зүйлсүүдээ эргээд харахлаар зэрэг гэмтлийн дараах стресс байна уугүй юу? Байх шиг байна уу гэдгийг анзаарч. Ийм учраас ерөн сэтгэл зүйн сургалт зөвлөгөөнүүд тухайн хүний туулсан үтсэн амьдралыг ухад түнхэл өнгөрсөн цаг руу аялаад идэлт. Ийм эффект ахын бол энийг засахгүй бол 10-аад жилийн дараа ч гэдэг юм уу галзуурдаг, нэг мэтгэд амиа хорлдог. Тэгэл мэдээж үүнтэй холбоотойгоор тэхээ байг гэхэд л нойрны чанар мууддаг, байнга л хард ардаг, юмд даруулж байгаа юм шиг санагддаг. Энэ эффектүүд нь харилдаггүй гэсэн үг шүү дээ. За орчин үеийн сэтгэл судлалд гэмтлийн дараах стрессийг эмчилж байгаа олон янзын арга байдаг байсан. Ер нь бол хуучин 2000 оноос өмнө бол сэтгэл засалд яг энэ гэмтлийн дараах стрессийн эмчилдэг засалд бол догматик аргуудыг хэрэгэлдэг байсан. Догматик арга гэдэг нь баруунаас гаралтаа нэлээд хүчтэй хатуу аргууд гэсэн үг л дээ. Хорийг хороор дардагч гэдэг юм уу. Цочирдсан айсан галзуурхад ганцур байгаа дутуу хүмүүсийг жишээ нь гинтгэл хажууд нь хүчтэй чимээ гаргаад тавг аяг энэ хаглаал цочоодог байдлаар ч гэдэг юм уу да. Ийм ширүүн аргуудыг хэрэгэлдэг байсан. Энэ ширүүн аргуудыг догматик арга гэж нэрлэдэг. Харин 2000 оноос хойш гэмтлийн дараах стресст бясалгалын аргыг маш их хэрэгэлдэг гэсэн. Догматик арга одоо хэрэгжилж байгаа хэрвээ сэтгэл засалж сэтгэл зүйч байх юм бол нэлээд хоцрогдсон гэсэн үг. Одоо хэрэглэхгүй хэрэглэнээс
ерөнхийдөө бол шахагдаад гарцсан шүү. Тэгэхээр бясалгалт хүн яагаад автаад байгаа? Яагаад сэтгэл судлаа, сэтгэл зүйчид бясалгал дахин суралцаад байгаа вэ гэхээр энэ заслаг хийхин тулд бясалгалд суралцдаг гэсэн үг. Та бүхэн ялгаагүй бас бясалгалд суралцаарай. За бясалгалын арга барилуудыг эзэмшээд энэ кортизол дааврыг байнгын өндөр ялгараад байдаг юмыг бууруулах. Тэгээ кортизол даавраа зохицуулах арга техник заавал суралцаарай гэж хэлээ да. За надад нэг иймэрхүү гэмтэл байдсан байна гэж хэрэг бодож байгаа бол хэрэг таамаглаж авал мэрэгжлийн хүн тандаад даруйхан имжлэг хийлгэр гэж хэлээ. Тэгээд ер нь бол яг иймэрхүү сэтгэл заслын үн төлбөр нэлээд үнэтэй байдэн шүү дээ. Гисэн ч гэсэн өөрөөсөө харамлах гар татах иймэрхүү үйлс хийгээд яах вэ? Энэ тал дээр шүү дээ. Ямар ч байсан өөрийгөө нэг өнөөдрийн подкастыг сонсоод иймэрхүү зүйл байдаггүй юу гэд ядаж мэдээд авчих таа л гэж хэлээ. За удахгүй сайхан дугаарууд оруулнаа. Он гараад бас арай хэлбэр хэв маягаа өөрчлөх бодолтой байна. Сэтгэлийн мухлаг YouTube хуудастай хамт байдаг танд гилалаа. Facebook дээр хэрэг идэвхтэй байдаг бол аргамаг гэд англиар латин үгсээр хайх юм бол Facebook хуудас байгаа. Сэтгэлийн мухлаг гэж гэрэл үсгээр хайвал бяцхан бүлгэн байгаа хаалттай. Түүнд нэг дээрээ гэж хэлээ. Танд амжилт хүсье. Сэтгэлийн эрүүл мэндийг хүсье. Маш их баярлалаа.